Сайн байцгаана уу? Loyal Tarot байна. Шинэ бичлэгээр уулзж байгаадаа баяртай. Тэгээд энэ сэдв болохоор өмнө нь юусоо орж байгаагүй сэдв. Тэгээд би өөрөө бодож байсан. Ямар сэдв бэ гэд тэгэхээр YouTube дээр бид нар юуг харах уу гэд тэгэхээр таны бодож байгаа хүн чинь танд яг үнэхээр үнэн ч үү гэдгийг харна. За тэгээд бусад хүмүүст одоо гэр бүлийнхэндээ ч юм уу, найз нөхөддөө ч юм уу тэр хүн таны талаар юу гэж ярьдаг вэ гэдгийг харна. За мэдээж энергийн шалгалт байгаа. Гэхдээ энергийн шалгалт ер нь бол таны талаарх бодол мэдрэмжтэй яг адилхан маш их энерги авдаг байхгүй юу? Ерөөсөө ингээл та тэр үнэ юу гэж бодож байгаа, нөгөө хүн ч таны юу гэж бодож байгаа энэ төр гээд би бол дэлгэрэнгүй хариулдаг. Тэгээд олон зүйлийг ер нь том бас хоёр сэдвийг YouTube-ийн уншлах дээр оруулж байгаа учраас энергийн шалгалт дээр та ер нь энэ хүн дээр яг ямар байр суурьтай байгаа нь тэр талаас нь л өнөөдөр харах болно шүү. За тэгээд нэмэлт дээр болохоор нь шүү дээ та цаашид яг энэ бодож байгаа хүндээ итгэж болох уу? За тэгээд та хоёрын харилцааны дараагийн шат юу байх вэ? Би бинтийгээ хамт байснаар одоо яг яаж өсөж дэвжих вэ гэдгийг бас харах болно. Та нөгөө бодож байгаа хүнтэйгээ хамт байснаар яаж өсөж дэвжих юм, нөгөө хүн чинь тантай хамт байснаар тэр хүн яг яаж өсөж дэвжих юм гэдгийг харах болно. За өнөөдөр болохоор маш сонирхолтой 3 картыг би дэлгэж тавьсан байгаа. Сүүлийн үед энэ бүрийнхээ картуудаараа ер нь бүлэг сонголт хийгээгүй юм билээ. За эхний бүлэг болохоор In the Mask буюу баг гэдэг утгатай карт. За баг маг гээл тэгэнгүүттэй жоохон хоёр нүртэй юм шиг санагдал, онцгой санагдал энэ картыг тэгж голж болохгүй шүү. Ерөөсөө картыг яг үнэхээр татагдж байгаа зураглалаа сонгох хэрэгтэй. Тэрнээс биш зурган дээр нь яг хэн байна, юу байна, ямар нэртэй байна тэрэнд битгий анхаарал хандуулаасаа гэж хүсэж байна. За нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүс In the Mask буюу Mask гэдэг картыг сонгосон байх учиртай. Хоёрдугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс болохоор энэ нулимс буюу The Tear үзэсгэлэнтэй картай энийг сонгосон байх учиртай. За гуравдугаар бүлэг болохоор Hunter буюу анчин. За энэ бүлгийг сонгож байгаа хүмүүс гуравдугаар бүлэг болно. Ингээд уншлах руу орцгоё. За одоо бүгдээрээ нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн YouTube-ийн уншлах руу оръё. Нэгдүгээр бүлгийг сонгосон хүмүүс маань In the Mask буюу Mask гэдэг картыг сонгосон байх учиртай. Эхлээд энергийн шалгалт хийж байгаа. Та яг энэ бодож байгаа үнэ одоо яг юу гэж бодож мэдэрч байгаа юм бэ гэдгийг харж байгаа. Тэгэж асуухад 3-ын зоос дээшээ харж гарч ирж байна л да. Тэгээд яг надад нэг илүү мессеж бүр яг ингээ орж ирсэн. Энийг би удахгүй тайлбарлана. Юуны түрүүнд болохоор та энэ бодож байгаа хүнтэйгээ хамт амьдардаг ч юм уу, биш ээ, хамт ажилдаг ч юм уу, аль эсвэл найз нөхөд байсан байх магадaltaй. Тэрнээс илүү нь штэ та яг өнгөрсөнд магадгүй одоо болтол та яг энэ хүний талд байдаг гэх юм уу? Ерөөсөө та одоо ингээд яг энэ хүний нэг багна. Ерөөсөө одоо таны энэ бодож байгаа хүн чинь хинд итгэж болох юм, хин арыг нь даах юм, хин энэ хүний одоо зовлон жаргалыг хуваалцах юм, хэцүү үед нь хин туслах юм, тэр дунд нь та болвол юм маш хүчтэй өөрөг ролтой байсаар ирсэн гэж хүзүр дээр гарч ирж байна л да. Тэгээд зүгээр цаанаасаа тийм байсан биш, та өөрөө яг хүсэж энэ бүгдийг ингээд хийж маш их хичээсэн байгаа байхгүй. Та энэ хүний сайн хамтрагч байх гэж хичээсэн, найз байх гэж хичээсэн. Ерөөсөө л ягаад ч юм таны зүгээс ингээ маш удаан бит хоёр бол нэг баг энэ хүний эсрэг одоо ингээл хорвоо ертөнц зогслоо гэхэд би яг энэ хүнийхээ талд байна гэсэн ийм хатуу итгэл үнэмшил танд бол өнгөрсөнд маш хүчтэй байсан гэж хүзүр дээр гарч ирж байна. Ихэнх хүмүүсийн хувьд одоо ч байгаа. Гэтэл та энэ хүний хувьд ингээд дандаа энэ хүний талд байгаад дандаа энэ хүнийг ингээд ойлгоод сонсоод дэмжиж заримдаа бүр ингээ үнэхээр бодтойгоор тусламж дэмжлэг хүртэл энэ хүнд ингээ үзүүлээд ирсэн байхад ягаад ч юм энэ хүн танд эргээгээд хариу бариагүй гэсэн тийм мэдрэмж танд байна. Би энэ хүний төлөө ингээ хичээгээл энэ хүнийг сонсоол байдаг те бүр ингээ бодтой үнэхээр энэ хүнд practical тусламж дэмжлэгүүдийг үзүүлээд байхад миний хэцүү үед яг ягаад энэ хүн намайг бас сонсож ойлгодгүй юм бол яагаад миний дэргэд байдгүй юм бол намайг анхаардгүй юм бол гэсэн нэг юм энэ хүн танд яг үнэнч шудраг хандаагүй гэсэн бодол танд бол одоо байгаа гэж гарч ирж байна. Ер нь харилцаа ингээд маш балансгүй, тэнцвэргүй болсон. Энэ хүн танд шудраг бас хандаад байгаа юм шиг тийм мэдрэмжийг бол та авч байгаа. За зарим нэг маш цөөхөн хүмүүсийн хувьд заяа. Та яг энэ хүнийг өөртөө татах гэж маш их хичээсэн байна. За зарим нэг хүмүүсийн хувьд одоо ингээд love spell, manifestation энтергээл маш олон зүйлсэд нь штэ тийм зүйлсийг хүртэл хийсэн байхад энэ хүн яг тань сайн хандаагүй гэх юм уу? Гэхдээ ингээд амар муухайгаар одоо ингээд хэнийг нэг өөртөө татах гал тэг өөрийн болох гол би бол ийм зүйлийг ерөөсөө дэмждэггүй. Гэхдээ юу мэрийн битээ яг ингээд
За би бол үнэхээр энэ хүнд хайртай. Би энэ хүний төлөөтэй ингээ амар чин сэтгэлээсээ халуун дулаанаар хичээж байгаа. Гэтэл энэ хүнд маань ямар нэг байдлаар асуудал энэ төр байж иж магадгүй. Тэр блокийг нь одоо ингээд зайлуулъя, арилгая гэд та янз бүрийн ийм жоохон love spell ч юм уу, янз бүрийн жижиг сажиг дом шившлэг энэ төр хийсэн болвол тэр чин ерөөсөө ингээд нэг тийм бүтээгүй байдалтай одоо байгаад байгаа харагдаж байна. За тэгээд 10-ын саваа дээшээ харж гарч ирж ийн гэхээр ер нь бол та энэ хүнийхээ төлөө айгүй их ачаа үүрж өнөөдрийг хүртэл явж ирсэн гэж гарч ирж байна л да. Ер нь энэ харилцаа шударгаар хэлэхэд таныг ингээд амар гоё ад жаргалтай, сэтгэл хангалуун, амар амгалан байлгадаг гэхээс илүүтэй ер нь жоохон дарамттай байлгаад байдаг. Яагаад дарамттай байдаг вэ гэхээр энэ хүний чинь асуудал таны асуудал болчдөг. Энэ хүний чинь зовлон таны зовлон болчдөг. Та ингээд өөрөө мэдлгүй энэ хүндээ үнэхээр анхаарч санаа зовдөг. Тийм учраас ингээ өөрийнхөө хүслээр ч юм уу те одоо мэдээч хэрэг хүн хэнийг үнэхээр хайртай сэтгэлтэй болчих юм бол нөгөө хүнийхээ төлөө ингээд юу ч хийдэг ямар ч асуудлыг ингээд сүрдэг штэ. Тийм байдал бол нэгдүгээр бүлгийнхнаас мань бол ажиглагдаж байна. Тэгээ энэ хүний төлөө та яг ингээд хийж өгсөн зүйл маш ихтэй. Яг энэ хүний ингээ ачаанаас өөрөлдсөж өнөөдрийг хүртэл яг явж ирсэн байгаа харагдаж байгаа байхгүй юу. Үнэхээр ингээд энэ хүний төлөө би хичээхгүй бол болохгүй, өөрийгөө дайжлахгүй бол болохгүй гэд ингээд өөрийгөө хүчилжсэн энерги бол маш хүчтэй харагдаж байна. Гэтэл яг та тэгэж хичээснээр энэ харилцаанаас амар гоё ад жаргалыг олж авсан уу? Энэ хүний таны бас яг хүсэж байгаа зүйлийг те эргээгээд энэ хүнээс хараад байгаа тэр хайр сэтгэлийг танд өгсөн үү гэвэл үгүй байгаад байгаа байдалтай байна. Тийм учраас нэгдүгээр бүлгийнхэн маань одоогоор энэ харилцаанд юу нэлээд сэтгэл хангалуун бас байдалтай байгаа гэж бууж ирлээ. Тэгээд биш үү те та хоёрын харилцаа нэг тийм дуустдаггүй гэхдээ эхэлдэггүй. Ерөөсөө ингээд нэг юмс тодорхой болоод те ингээд нэг шин циклээс эхэлдэг штэ. Тэгэж өгөхгүй айгүй удаан явсан. Тэгээ та энэ хүнийг бол баг хамгийн багтаа сүүлийн 1 жилийн хугацаанд ч юм уу хүлээсэн байх магадaltaй. Тэгээд та болохоор энэ хүндээ ер нь бол хайртай л гэж гарч ирж байна л да. Маш их хайртай учраас би хүлээх юм бол би төвчээртэй байх юм бол бит хоёрын харилцаа яг гоё шин шатанд гарнаа. Харилцаан дээр гоё өөрчлөлт ирнэ гэж та маш удаан итгэсэн ч гэсэндээ тэр өөрчлөлт ерөөсөө ингээд одоо хэрнэ ирээгүй байдалтай байгаад байгаа харагдаж байна. 4-ийн саваа дээшээ харж гарч ирж байна гэхээр энэ хүнээс таны хүсэж байгаа зүйл бол яг юм чин сэтгэлийн хайр айгуу гоё юм тэнцвэртэй аз жаргалтай хосын харилцаа гэх юм уу та. Гэтэл энэ зүйл ерөөсөө одоогор бол та хоёрын харилцаанд байхгүй байгаа харагдаж байна. Харилцаа өөрөө маш балансгүй, тэнцвэргүй. Ер нь бол та хоёрын харилцаа холбоо ч гэсэндээ одоо тийм ч сайн биш байгаа гэж бол гарч ирлээ. За энэ чэнээс орж ирж байгаа ордуудыг харах юм бол юу штэ тийм маш хүчтэй жинлүүр хилэнц. За тэгээд загасны орд бас хүчтэй гарч ирлээ. Ер нь усны ордууд хүчтэй байна. Хилэнц мэлхий загас. За тэгээд жинлүүр хилэнцийн орд. Би энийг бас тавтаад хэлчихлээ. За цаашдын уншлагуудаас илүү ордноос тодорхой болох хаа. За одоо болохоор гол уншлагынхаа хэсэг рүү орё. Саяныхаа бол энергийн шалгалт байсан. Хэрвээ та яг энэ зүйлийг мэдэрч бодож байгаа бол энэ таны уншлага ер мөн гэсэн үг. За одоо болохоор нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй хүн тэдэнд үнэнч байдгүй. Үнэнч байж чадгүй. Маш их зоосны хүзүрнүүд гарч ирж байна л да. Тэгэхээр ер нь бол бас ууг нь айгуу тийм тогтвортой энерги баггүй юу?
За энэ хүн танд үнэнч байдаггүй гэд тэгэх юм бол зүрх сэтгэлийн хувьд үнэнч байдаг. Бие махбодын хувьд ч гэсэндээ одоо тэ нэг тийм үнэнч биш байгаад байгаа юм байхгүй. Гэхдээ энэ хүн таны бодож байгаа хүн чи өөртөө яг одоогоор үнэнч биш байгаад байгаа гэж гарч ирж байна. За ингээ харах юм бол нь шүү дээ таны бодож байгаа хүн чинь тантай маш урт хугацааны ирээдүй хардаг. Ер нь бол ингээл хатны зоос, тэргүүн зоос, хааны зоос доошоо за гигантэн энтер доошоо 6-гийн зоос гэл ерөөсөө маш олон зооснууд гарч ирж байгаа байхгүй юу. Тэгээ энэ хүн яг чин сэтгэлээсээ танд үнэнч байдгүй. Яг энэ хүн танд үнэнч байдгүй гэвэл үнэнч байдаг. Яагаад вэ гэд тэгэхээр энэ хүний хүсэл нь гэх юм бол танд айгүй тийм хэрэгтэй, өмг төшөгтэй хүн болохыг хүсдэг. Яагаад вэ гэхээр таны энэ бодож байгаа хүн чинь одоо яг өмнөх хэсэг дээр гарч ирсэн та энэ хүнд айгүй их тусдын болж исэн, энэ хүний төлөө хичээж исэн те тэрийг чи ерөөсөө мэдгүй биш маш сайн мэддэг. Тэрний хариуг бас ирээдүйд боломжтой болох үедээ танд барьнаач гэж боддог. Гэхдээ яг сул тал нь болохоор дэндүү ингээ юмсыг материалын талаас нь хараад идэг хүн байна. Ингээд би айгүй амжилтанд хүрэхээрээ би маш их мөнгөтэй болохоороо боломж бололцоотой болохоороо тий танд ингээд ер нь бол маш их гоё зүйлсийг өгөх болно, таныг хайрлах болно, таныг тайван амгалан тухтай боломжтой амьдруулах болно энэ төр гэж болов боддог. Тэгээд энэ хүн яг танд одоодоо үнэнч гэхээс илүүтэй бүр илүү үнэнч байгаад байгаа нь юм тантай хамт байх ирээдүйдээ айгүй үнэнч байгаад байгаа гэж гарч ирж байна л да. Энэ хүн бол яг одоогоор тийм урт хугацааны харилцаанд ерөөсөө бэлэн биш байгаад байгаа хүн байна. Шалтгаан нь болохоор юу вэ гэд тэгэхээр ерөөсөө л маш тодорхой гарч ирж байна. Одоогоор бол өөрийгөө яг яагаад хуураад байна вэ гэхээр энэ хүн тийм хосын аз жаргалтай, тайван доктортой харилцаанд байх ямар ч тийм боломжгүй байгаа гэж өөрийгөө харж байгаа. Тэгээ яг одоогийн нөхцөл байдалтай тантай ингээд нийлээд ч юм уу хамт байгаад аль эсвэл танд илүү их анхаарал цаг заваа зарцуулаад байх юм бол ингээд хамтдаа нэг ингээ амьдралын төлөө тэмцсэн тэгээ амьдралд ингээд үүсдэг янз бүрийн анхаар шахаар асуудлууд идэг штэ наад зах нь мөнгөний асуудлуудаас болол яваандаа тантай маргалдаж муудалцал ингээд нэг тийм гоё үлгэрийн амар гоё тогтвортой аз жаргалтай харилцааг бий болгож чадахгүй гэж боддог учраас энэ хүн танд хайртай гэдгээ өөрөөсөө хүртэл ингээд нуух үе бол байдаг. Одоо яг тийм үе дээрээ яваад байгаа харагдаж байна. Гэхдээ энэ нь болохоор нэг талаасаа энэ хүн өөрийнхөө аз жаргалыг ингээд амар хоошин тавьдаг байгаад байгаа байхгүй. За би одоо ингээд аз жаргалтай явж болохгүй. Би одоо жоохон хөвгт шиг хайр сэтгэл энэ төр хөөгөөд явж болохгүй те. Одоо яг миний амьдрал бол өдөр болгоно нэг юм алаантай хүмүүстэй маргаан зөрчилдөөнтэй яг ингээд өнөө маргааш шиг яа гэж өөрийнхөө төлөө өөрийнхөө ирээдүйн төлөө тэмцэн байдалтай байж иж би яаж ингээд нэг хүнийг хажуудаа байраад давхар зовоогоод байж болох юм бэ гэдэг ийм бодолтой байгаад байгаа харагдаж байна. Тэрнээс биш ингээл тантай нэг харьцаал, өөр хүнтэй нэг харьцаал, тэ наана нэг өөр ажиллачаал, цаанаа нэг шал өөрийн бодоод байгаа тийм айгүй зайлжин муухай энерги бол бүр юусоо алга. Тэгээд таны энэ бодож байгаа хүн чинь бол таныг яг одоо ихнэрээ ч юм уу, нөхрөө ч юм уу болох хүн гэж болвол хардаг гэж хүзүр дээр гарч ирж байна л та. Таныг болвол яг ингээд нэг тийм урт хугацааны харилцаанд бэлэн болцсон, аль хэзээ ингээд бүрэн боловсрцсан тэ айгүй юм намблаг. За тэгээ дээрэс нь хамгийн гол нь маш үзэсгэлэнтэй. Одоо энэ уншлагыг сонсож байгаа эмэгтэйчүүдийн маань хувьд бодож байгаа юм чинь таныг яг wifi material гэж хардаг заяа. Гэтэ амьдралын хувьд та болохоор илүү ингээд хөгжсөн, илүү боломжтой болсон, илүү өөрийнхөө тав тух байр суурийг ингээд тодорхойлцсон хүн юм байна гэж таны бодож байгаа хүн чинь хардаг. Тэгээ энэ хүн өөрөө бэлэн болох үедээ ер нь тантай л хамт байна. Тантай ингээд яг урт хугацааны гэрлэлтийн хамтын амьдралын ирээдүг энэ хүн бол хардгаа. Тэгээ одоогоор бол өөрийгөө яг ингээд муу хүн байгаад байгаа гэдгийг мэдж байгаа. Энэ хүн танд яг бүх зүрх сэтгэлээ ингээд нээж өгч зориулаад байгаа юу гэвэл үгүй. Яагаад вэ гэд тэгэхээр зүгээр энэ хүн өөрийнхөө амьдралд амар хүнд цаг үеийг л туулж байгаа харагдаж байна. Ингээ амьдралд бууж өгмөр байгаад байгаа ч гэсэндээ бууж өгж үнэхээр чадахгүй, бууж өгөөч бууж өгөх боломж байхгүй, өөрийнхөө төлөө хичээж байгаа. Өдөр хоног энэ хүний хувьд ямар өнгөрч ийн вэ гэд тэгэхээр ер нь ингээ маш их стресстэй, маш их асуудлуудтай, өөрийгөө айгүй тийм дутуугаар үнсэн байдлууд ихтэй байгаад байгаа харагдаж байна. Тэгээ тийм болохоор тийм асуудлууд их байгаад байгаа учраас энэ хүн чинь ингээд таныг айгүй гоё хайрлаад зүрх сэтгэлээ мэдрээд тайван амгалан таны дэргэд байж чадахгүй байгаа асуудлууд бол байгаа гэж гарч ирж байна. Тэгээ энэ хүн бол танд үнэнч гэхдээ өөрийгөө болвол яг бэлэн болоогүй байгаа л гэж бодож байгаа харагдаж байна. Тэрнээс биш ингээд таныг нэг чухал хүн биштэй хэсэг хугацаанд харилцаж агаад
орхих хүн, аль эсвэл ашиглах хүн ч юм уу тиймэрхүү байдлаар харж байгаа зүйл ерөөсөө алга байна. Тэгээ энэ хүний таныг гэж байгаа зүрх сэтгэл тийм хөнгөн биш, зарцууд доошоо харж гарч ирж байгаа гэдэг бол зүгээр өөрөө чи шохоргоод, зүгээр өөртөө чинь цаг нөхцөөхгөө байгаа ч юм уу тийм хөнгөн мэдрэмж байхгүй, маш гүнзгий мэдрэмжүүд байгаа. Тэр гүнзгий мэдрэмжүүдэд танд илэрхийлээд харилцаагаа зогсохгүй ингээд маш сонирхолтойгоор адлын явдалтайгаар цаашаа үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа ч гэсэндээ тэгж чадахгүй ер нь бол тантай харилцааг жоохон хоошин тавьдаг л асуудал энэ хүнд байна. За би завтай болохоороо, би ажил төрөл гайгүй болохоороо, би мөнгөтэй болохоороо ингээд таныг үнэхээр аз жаргалтай байлгана, танд хүсэж байгаа бүх зүйлийг чи хийж өгнө, хийлж өгнө, танд хайртайгаа тэр үед л мэдрүүлнэ гэсэн нэг юм жоохон харилцаанд яг одоо зөв цаг нь бишээ гэд харилцааг жоохон хойшлуулад байгаа энерги энэ хүнд бол байна. Тэгээ devil дэшээ харж гарч ирж байна л да. Энэ бол ерөнхийдөө айдас, commitment issues. Урт хугацааны харилцаанд яг өөрөө одоогоор бэлэн биш байгаа. Тэгээ энэний шалтгаан гэх юм бол ер нь ямар шалтгаан байна уу гэд ингээ харангууд олон картууд гарч ирж байхад ер нь бол шууд гарч ирэх ёстой. Гэтэл тийм муухай юм бол үнэхээр алга. Өөртөө айгүй ихтгэлгүй байгаад байгаагийн айдас л байна. Өөртөө байгаа зүйлсээс илүү байхгүй зүйлсээ бодож байна. Өөрийгөө дутуугаар үнэлж муухайгаар харж байна. Тэгээ энэ болгоно юунаас үүсэж ийн вэ гэхээр таны бодож байгаа хүн ч өөрөө маш материаллык хүн байна. Ерөөсөө ингээл эрэгтэй хүн бол ер нь бол гэр бүлээ авч явах хэвээр, амар мундаг байх хэвээр, хэний ч юуны ч өмнө гудаахгүй ирэх мэтэлтэй байх хэрэгтэй энэ төр гэсэн ийм бодлууд энэ хүнд байдаг. Тийм болох хүсэлч маш их байгаа. Тэрэндээ одоогоор ерөөсөө хүрээгүй байгаад байгаа нь энэ хүнийг өөртөө ихтгэлгүй болгож байгаа гэж гарч ирлээ. Ордуудыг харах юм бол ер нь энэ хэсэгт бол маш хүчтэй үхрийн орд, матрын орд, охины орд гэдэг юм газрын ордууд болвол гарч ирлээ. Нэгдүгээр бүлгийг сонгож байгаа эмэгтэйчүүд маань байх юм бол та бүхэн өөрсдөө ч гэсэндээ ер нь бол үхэр охин матрын орд бас байх өндөр магадaltaй гэж бол харагдаж байна. За тэгээ багцлаад хэлэх юм бол энэ хүн яг зүрх сэтгэлийн хувьд танд үнэн ч үү гэвэл бүр маш үнэнч. Ер нь бол баг ингээ бодлон тогтцсон гэх юм уу, яг боломжтой болоод ирэхээр яг урт хугацааны харилцаанд бэлэн болох үедээ тантай л хамт байхыг энэ хүн хүсэж байгаа гэж бол гарч ирж байна. Гэтэ маш том асуудал нь гэх юм бол энэ хүн яг таны хүсэж байгаа зүйлийг одоо өгөхөд үнэхээр бэлэн биш байдалтай л байгаад байгаа нь байна л да. Тэгээ одоо болохоор энэ хүн таны талаар бусдад юу гэж ярьдаг вэ гэдгийг харъя. За нэгдүгээр бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй хүн тэднийг бусад хүмүүс юу гэж ярьдаг вэ? За бараг салцсан хосуудын энерги айгүй хүчтэй гарч ирж байна. Тэгээд таны бодож байгаа хүн чинь ингээл хамаагүй таны талаар ингээл бас чалчаал яриад яваад идэг хүн биш заа юу. Ер нь бол нэг их олон хүнд таны талаар, харилцааныхаа талаар ингээд шивэр авиргээ яриад идэг юм болвол алга. Гэтэ ярих юм бол штэ энэ онцлог сонсож байгаа эмэгтэйчүүдийн маань хувьд гэх юм бол таны бодож байгаа хүн чинь таныг айгүй гоё үстэй гэж ярьдаг. Ер нь манай тэрний үс нь айгүй гоётэй, айгүй юм гоё долгионтой урт буржгаар гэдэг ч юм айгүй гоё эрүүл үстэй гэж ярьдаг байж магадгүй гадаад үзмжийн хувьд. Тэгээд хоёрдугаарт гэх юм бол нэгдүгээр бүлгийг сонсож байгаа хүмүүс маань ер нь ихэвчлэн ч юм уу аль эсвэл яг энэ хүнтэй ингээд харагдчихсэн за та бүхэн юм амар юм урт. Гэтэ ингээд ихэвчлэн мөр гардаг. Тэгээд юм айгүй урт бариуд палаач
дресс энтер өмсөжсэн бол яг тийм хувцс үнэхээр гоё зөгтөг. Тэрэндээ үнэхээр ингээд үзэсгэлэнтэй харагддаг. Энтер гэж болвол таныг найз нөхөддөө ч юм уу бусад хүмүүст ер нь бол ярьсан байна. Тэгээд маш ойр дотны ганц нэг хүндээ л ер нь бол таны талаар ярьсан байх магадaltaй. Тэр нь болохоор юу вэ гэхээр таныг өөрийг нь хүлээж байгаасаа гэж хүсэж байгаа гэдгээ ойр дотны өстө бараг ганц ч юм уу тийм хүндээ ер нь бол ярьсан байх магадaltaй. Ер нь бол энэ хүн бусдад таны талаар ярихдаа ингээд тантай бол маш том ирээдүй хардаг. Ер нь ингээд бит хоёртэй нийлээд хамт байх юм бол айгүй хүчтэй тий маш өндөр потенциалтай хамттай байх юм бол хийж чадахгүй, хүрч чадахгүй юм байхгүй. Ийм гоё харилцааг үүсгэх байхаа. Тэгээ одоогоор бол таныг угаасаа тийм хүн гэж харж байгаа. Ер нь бол өөрөө чинь маш мундаг тий ерөөсөө ингээд хийж чадахгүй юм байхгүй, мэдэхгүй юм байхгүй. Бараг нэг юм шидтэн шиг хүн гэж болвол ойр дотны хүндээ ярьсан байна. Гэхдээ ингээд маш их потенциал хараад байгаа ч гэсэндээ яг одоо тантай цуг байх юм бол танд шудраг бус хандсан болно гэж бас ярьсан байна. Юу вэ гэд тэгэхээр та ингээд энэ харилцаан дээр үнэхээр мундаг, өндөр байр суурьтай, маш өндөр потенциалтай хүн одоогоор байгаад байна. Гэтэл энэ хүн таны потенциалд яг одоо хүрэх болоогүй байгаа. Тийм учраас яг одоогоор бол танд ийм айгүй гоё тэнцвэртэй, аз жаргалтай, шудрагтай ийм харилцааг өгч чадахгүй. Тийм болохоор ер нь тань руу жоохон үйлдэл хийдгүү маа ч юм уу энэ харилцаан дээр жоохон цаг аваад байгаа ч юм уу тэгэж бол ярьсан байна. Гэтэ хамгийн гол нь таныг өөрийг нь хүлээж байгаасаа гэж энэ хүн маш их хүсдэг гэдгийг ойр дотны хүндээ ярьсан байгаа дах юм. Тэгээ одоо бол яг ойр дотны хүндээ ч юм уу таны талаар бол ярмаар байгаа энерги маш их гарч ирж байна. Яг тэгэхээр таны талаар маш их бодоод байгаа энэ хүн. Тэгээ маш сөрөг бодлуудыг ер нь бол бодож байгаа. Таны талаар ингээд сүүлийн үед маш их юм ургуулсан бодоод overthink хийгээд тархин бүр ингээд задрах гээд байгаа байдалтай болвол байна. Та өөрийг нь хайрлахаа болчихвоо, таны амьдралд яг сүүлийн үед юу болж байгаа юм бол тэр талаар ингээд дундын найз нөхдөдөө ч юм уу ингээд сууж агаад таны талаар мэдээлэл энэ төр бол олж авмаар байгаа. Гэхдээ ягаад ч юм нилээн бардам зантай юм уу та? Тэгэж болвол бас яг ингээд нээлттэй таны талаар ингээд асуугаал лавлаал ингээд ээж бас яг чадахгүй байгаад байгаа харагдаж байна. Тэгээ энэ хүний айдас нь гэх юм бол та хоёрын харилцаа ерөөсөө ингээд ирээдүггүй болчлоо. Айгүй том потенциал та энэ хүн дээр хардаг байсан. Энэ хүн тань дээр бас одоо ч хардаг. Гэтэл таныг ерөөсөө энэ харилцаан дээр ингээд хичээл зүтгэл гаргахаа болоод та энэ хүнтэй харж исэн ирээдүйдээ бүр ингээд 100% те бүрэн дүүрэн итгэл алдраад өөрийг нь орхиод явчлаа гэсэн тийм сөрөг юмнуудыг энэ хүн маш их одоо ингээд ургуулж бодож байгаа. Энэ нь яг үнэн үү? Үнэхээр тийм юм болоод байгаа юу гэдгийг бүр ингээд танаас ч юм уу те альсвал таны ойр дотны найз нөхдөөс ч асуумаар байгаад байгаа. Гэхдээ тэгэж чадахгүй байгаа гэж бол гарч ирж байна. Тийм хааны илд доошоо харж гарч ирж байна гэхээр энэ хүн ерөөсөө ярихгүй байхгүй. Хааны илд дээшээ хараа гараад ирэхээр ерөөсөө ингээд маш шудраг, маш communicative, айгу олон юм ярьж мэрдэг хүнийг илэрхийлдэг. Доошоо харж гарч ирж байна гэхээр димэл таны талаар маш их бодож байгаа. Гэтэ таны талаар ингээд те ер нь бол өөр хүнд яриад ч юм өөр хүннээс таны талаар асуугаад ч юм уу тэгэж ерөөсөө чадахгүй байгаад байгаа гэж хүзүр дээр бол гарч ирж байна. Тэгэхээр яах вэ гэхээр ингээд нэг тийм күүлээ алдчихна гэж бас бодоод байгаа харагдаж байгаа байхгүй. Одоо ингээд энэ хүн таны талаар өөр хин нэгэн дотны чинь найз нөхдөөс ингээд амар асуулаа гэд тэгэхэд энэ хүн таны талаар айгүй их боддог. Танаас болоод хэцүү байгаа ч юм уу те тэр нь ингээ баригдчихна гэж бол имээгээд байгаа харагдаж байна. Тэгээ сүүлийн үед ер нь бол таныг өөрөөс нь ямар нэгэн зүйл нуугаад байгаа. Таны амьдралд те энэ хүний нүдэнд харагдахгүй цаавар нь ингээ өөр юм болоод байгаа. Магадгүй таныг өөр хүмүүнтэй болцсон ч байж иж магадгүй гэж хартж байгаа энерги энэ хүнд бол байна. Тэгээ ер нь ингээд бит хоёрын харилцаа ямар ч ирээдүггүй болчихоо да. Таныг өөртөө ямар ч ирээдүй харахаа болчихоо да гэж ер нь бол маш их санаа зовж бодож байгаа. Гэхдээ энэ талаар ер нь хамаагүй хүмүүсээс асуугаад иж чадахгүй байгаа гэж хүзүр дээр гарч ирж байна. Тэгээ та хоёрын харилцааг бол ерөнхийдөө асуудалтай, нэг гомдооцсон те таагүй нөхцөл байдалтай байгаа гэж бодож байгаа ч гэсэндээ та хоёрын харилцааны талаар энэ хүнээс одоо ойр дотныхан чи асуух юм бол бит хоёрын харилцаа гайгүй байгаа уу? Ер нь гайгүй болчих واخ уу? Цаашид ер нь бол ирээдүйд гоё болно байхаа гэдэг нэг тийм аргалсан үгнүүдийг ер нь бол бүх юм зүгээр окей байгаа юм шиг хариултыг өгдөг. Гэтэл цаанаа болвол нь шүү дээ тий. Таныг өөрт нь айгу ууралцсан байгаа, гомдсон байгаа ч юм уу. Аль эсвэл та энэ хүнд айгу урам угарсан, энэ харилцаанд айгу сэтгэл хангалуун бас байгаа. Ер нь л таныг өөртөө ирээдүй харахаа болчихжтэй гэж бодоод байгаа харагдаж байна. Гаднаа бол энэ хүнтэй яг ингээд тайван байдлаа хадгалаад
Ер нь ажил төрөл, мөнгө санхүү, бүх зүйл нь тогтвортой, гайгүй байгаа юм шиг харагдах гэж маш их хичээж байгаа гэж гарч ирлээ. За энэ хэсэгт гарч ирж байгаа нэмэлт орд болохоор ихэр хумгч инлүүр гарч ирж байна. Та хоёрын орд бас энэ орд байх боломжтой. За ингээд уншлах нь дууслаа. YouTube-ийн уншлах маань дууслаа. Нэмэлтийг авах сонирхолтой хүмүүст бид нэр тэнд юг харах вэ гэхээр та цаашид энэ хүнд итгэж болох уу? Та хоёрын харилцааны дараагийн шат ямар байх вэ? Та энэ хүнтэй байвал яг яаж өсөж дэвжиж хөгжих юм? Энэ хүн тантай хамт байвал энэ хүн бас яг яаж өсөж дэвжиж хөгжих юм бэ гэдгийг харах болно. За одоо бүгдээрээ 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийнхээ уншлах руу оръё. 2 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань end here буюу нулимс гэдэг картыг сонгосон байх учиртай. Эхлээд болохоор та яг энэ бодож байгаа хүний одоо яг өөрөө юу гэж бодож мэдэрч байгаа юм бэ гэд энергийн шалгалт хийж байгаа. За энэ дээр болохоор юу гарч ирж гинүү гэхээр харьцангуй ер нь жоохон шинэ харилцаа байгаад байгаа юм шиг байх юм. Аль эсвэл шинэ биш байлаа гэхэд та одоо л харилцаан дээрээ ер нь бол жоохон өөрийгөө бариад байгаа энерги болвол байна. Яг энэ хэсэгт бол гарч ирж байна л да. За хэсэг нь болохоор би тайлбарлая. Ер нь бол та бодож байгаа хүнтэйгээ харилцаагаа айгүй юм хурдтай урагшлуулад явж байгаа гэж гарч ирж байна. Та улам хурдлах юм бол энэ харилцаа улам л ингээл хурдлаад та хоёрын дунд бүх зүйл ингээд амар хүчтэй өрнөн. Гэтэл яг одоогоор ингээд та хоёрын харилцаа хитрхи хурдан ингээд урагшлаад байгаа юм шиг мэдрэмжийг та авч байгаа. Манай 3 дахь муур ингээд яг бичлэг хийж байгаа ширээ рүү бүр үсэрхгээд өдөөд байгаа байхгүй энэ намайг. Ингээд муур яг ингээд гítэлтэй ингэж байгаа гинт үсэрдэг штеп. Яг тэгэх гээд байгаа тийм энерги бол бас ажиглагдаж байна. Тэгээд энэ харилцаа ер нь бол таны хувьд хитрхи хурдан маш богинохон хугацаанд ингээд нэгнийхээ сайн муу тэ алдаа оноотой бүх зүйлийг ингээд таньж мэдээд байгаа юм шиг танд санагдаж байгаа гэж болвол хүзүр дээр гарч ирж байна. За уучлаарай манай муур хөдлөөд камер хөдөлгөөн хийчлаа. Тэгээд энэ харилцаа бол таны хувьд ер нь бол маш том шинэ эхлэл байгаа. Айгүй удаан хугацаанд ганц би сингл яг тодорхой харилцаанд байгаа хөнгөө үнтэй байж ийснаа. Энэ хүнтэй ер нь бол уулзраад та ингээ хайр дурлалын хувьд нэг тийм гацсан байдлаас одоо гарч байгаа энерги байгаад байгаа байхгүй юу? Тэгээд dead card дээшээ харж гарч ирж ийн гэхээр юу вэ гэхээр яагаад ч юм та энэ хүнтэй ингээд хамт цаашаа ирээдүгөө хараад цаашаа харилцаагаа үргэлжлүүлээд явахын тулд та өнгөрснийг тэр чигт нь ардаа үлдээх ёстой юм шиг санагдаад байгаа. Гэхдээ энэ хүний хувьд гэж гарч ирэхээсээ илүүтэй таны хувьд та өөрийгөө ингээд амар өөрчлөхийг энэ харилцаан дээр хүсэж байгаа байхгүй. Өнгөрсөнд одоо та өөр хүмүүстэй харилцаад хосууд байгаад ч юм уу тэгээд явж хахад харилцаан дээр чинь яг танд ямар зан чанарууд байсан бэ? Ялангуяа муу зан чанарууд гэх юм уу, муу дадал зуршлууд таныг стресстүүлдэг байсан, таныг зовоодог байсан зүйлс, таны талаас ч тэр эсрэг хүсний чинь талаас ч тэр тийм зүйлийг ерөөсөө дахиж давтахыг хүсэхгүй байгаад байгаа. Тийм болохоор харилцаан дээрээ 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүс маань маш болгоомжтой хандж байгаа, хит яарахгүй байхыг хичээж байгаа энерги болвол байна. Гэтэл энэ харилцаа өөрөө таны хувьд маш том их шинэ эхлэл байгаад байгаа одоо харагдаж байгаа байхгүй. Яг ингээл нэг шинэ хайр дурлалтай уулзраад ингээ бүх юм ингээд хитрхи хурдан өрнөөд тэрэндээ та өөрөө жоохон паниктаад өнгөрсөнд болж исэн зүйлс дахиж давтагдах үедээ юмс таагуугаар ирэх үедээ гэсэн юм санаа зовлт 2 дугаар бүлгийнхэнд маань айгүй их байна. За тэгээд цамхаг доошоо харж гарч ирж байгаа нөхөр 2 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө бас нэг юм жоохон дотоод чөтгөртэй гэх юм уу да. Та ингээд хит хүнийг хурдан дүгндэг байж иж болно. Одоо ингээд хүнийг байгаагаар нь хайрлахаас илүүтэй нөгөө хүнээ харж байгаа төсөөлөлтөө өөрөө ингээд дурлцдаг. Тэгээ бодит байдалтай нүүр тулж чаддгүй, бодит байдал дээрх нөгөө хүний алдаа оноотой тий талууд нь танд хүлээн зөвшөөрөгддгүү байж иж болно. Та айгүй хартай байж иж болно. Хит их юм ургуулж бодох гээд иж иж болно. Янз бүрийн шалтгаанууд байгаа тий. Тэрийг нөгөө хүндээ мэдэгдүүлэхгүй гэж, нөгөө хүндээ мэдэгдүүлэхгүй гэдгээсээ илүүтэй тийм мэдрэмжүүдээ өөрөө мэдрэхгүй гэж маш их хичээж байгаа харагдаж байна л да. Эннээсээ болоод ер нь anxiety буюу сандрал түгшүүр аваад байгаа гэж гарч ирж байна. Энэ харилцаан дээрээ та маш алсын хараатай, маш ийм төгс төлөвлөгөөтэйгээр урагшлахыг хүсэж байгаа. Тийм учраас харилцааг ингээд зүгээр naturally те энэ харилцаа угаасаа л хурдан өрнөх, хурдан урагшлах харилцаа юм уу, жоохон цаг авах хэрэгтэй харилцаа юм уу те. Тэрийг нь одоо ингээд яг урсгалаар нь явуулахгүй харилцааг удирдах гэж айгүй хичээж байгаа контрол бол байна гэж бууж ирлээ. Энэ хүн бол таны хувьд одоо яг бодож байгаа хүн чинь таны хувьд бол яг юм цоошин эхлэл, цоошин адлын явдал шиг санагдаж байгаа. Гэхдээ та энэ дээр өөрөө алдаа гаргахыг хүсэхгүй бүх зүйлийг маш гоё төгс байлгахыг хичээж байгаа ийм энергитэй бол байгаад байгаа харагдаж байна. Тэгээд
нарны үзэр доош харж гарч ирж байгаа байхгүй юу? Та энэ харилцаан дээр өөрөө маш аз жаргалтай байгаа. Гэтэл яагаад ч юм харилцаагаа яг байгаагаар нь айгүй гоё аз жаргалтайгаар өөдрөгөөр харж чадахгүй. Магадгүй энэ харилцаан дээр байж болох тий гоё ирээдүг ингээд нээлттэйгээр төсөөлж чадахгүй. Хайртай хүнийхээ одоо бүр хайртай хүнийхээ яана бүр шууд хэлчлээ. Хайртай хүний юм байна л да. Бодож байгаа хүнийхээ сайн талуудыг төрүүлж харж чадахгүй, өөрийнхөө сайн талуудыг төрүүлж харж чадахгүй, ер нь огт байхгүй байгаад байгаа тийм сөрөг юмнуудыг ургуулж бодоод байгаа байдалтай байна. Инээсээ болоод 2 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө жоохон дарамт аваад байгаа байдалтай байна. Магадгүй ингээд гинтл хостой болол гинтл нэг хүнтэй харьцаал хайр дурлал гээл ихэлсэн чинь ажил төрөл, ар гэрийн амьдрал жоохон хаягдаад байгаа, стресстж байгаа байж иж бас болох юм. Тэгээ өөрөө тэрэндээ бүр ингээд тилтрээд байгаа энерги 2 дугаар бүлгийнхнаас манаас хүчтэй мэдрэгдэж байгаа байхгүй. За энээсээ болоод айгүй балаа. За ер нь иршиг болио ганцаараа байж идэм үү? Ганцаараа байгаад энэ харилцаанаас эртгэн гараад явчих юм бол бараг би илүү санаа амар байх юм болов? Би илүү ганцаараа тайван байх юм болов гэсэн нэг юм айдас төгшөөр 2 дугаар бүлгийнханд маань айгүй хүчтэй байгаад байгаа хүзүүр дээр гарч ирж байна. Энийн шалтгаан нь гэх юм бол 2 дугаар бүлгийнхан маань жоохон титэм хүр дэмтэр дээр гэмтэлтэй байгаа байж иж магадгүй маа. Яг хөө ингээд хит гинэн цайлганаар те амар гоё романтик харилцааг бодоол төсөөлөл айгүй юм delusional те үлгэрийн гоё юмнуудыг бодоол өөрөө тэрэндээ ингээд хитгээд яг явж чадахгүй ингээ хаширлаад байгаа харагдаж байгаа байхгүй юу. Ингээ үнэхээр хүнд сохроор дурладаг амар гоё зүйлсийг бодож төсөөлдөг хүмүүс байдаг штэ. Тийм байж чадахгүй. Тэгээд бараг 2 дугаар бүлгийнхэн маань өөрсдөө бас юм маш логикл хүмүүс. Өөр хүмүүс ингээл амар гоё хайр сэтгэлтэй учирчлаа. Өстө би энэ хүнтэйгээ суун гэрлэн дэлхийг тойрно гэж тэгжсэн 3 сарын дараа өмнөдөө салцсан байдаг. Миний энэ харилцаа ийм байх чинь билүү гэд ингээд айгаад имээгээд бүх зүйл дээр хит логик ухаанаар хит дүн шинжилгээ хийж хандах гээд байгаа ийм байдал болвол 2 дугаар бүлгийнхэнд маань маш их хүчтэй байгаад байгаа харагдаж байна. Тэгээ 3-ын аяга дээшээ харж гарч ирж байгаа нөхөр харилцаагаа ер нь бол одоо та айгүй гоё байгаа гэж бодож байна л та. Гэхдээ дэндүү энэ хүнтэйгээ та бас их цагийг өнгөрөөгөө дэндүү аз жаргалтай байгаад хөвгөлтэй байгаа гэж хэлж магадгүй. Тэгээ энэс болоод бит хоёрын яг одоо мэдэрж байгаа амар гоё таталцал, амар гоё аз жаргалтай адал явдалтай байдал те удаан хугацаанд үргэлжлэхгүй байвал яах вэ? Харилцаа ингээл айгүй гоё байж байгаа л нэг мэдгээд айгүй сонирн болчдөг, хөндөрчдөг, асуудлууд гараад ирчдэг, салчдаг тийм зүйлс бас энэ харилцаан дээр тохиолдвол яах вэ гэсэн маш их айдас байна. За ордуудыг харахад бол маш хүчтэй хилэнц хумах бүр айгүй хүчтэй байна. Ихэр жинлүүр орж ирж байна. За тэгээ усны ордууд хүчтэй байна. Мэлхий загас бас айгүй хүчтэй орж ирлээ. Арслангийн орд бол бас яг орж ирж байна. Марс гэдэг гаргаар удирдуулдаг хоньны орд бас орж ирж байна. За энергийн шалгалт бол ийм байлаа. Энэ нь тантай таарж авах юм бол энэ бүлэг таны уншлага ер нь бол мөн гэсэн үг. Тэгэхээр одоо цаашаа уншлагаа үргэлжлүүлье. За таны бодож байгаа хүн чинь танд үнэнч байж чадж байгаа юу? Танд үнэнч үү гэдгийг асууя. Энэ нь бас яг 2 дугаар бүлгийнхэнд байна айгүй хэрэгтэй мессеж юм шиг байна. Нөгөө хүн чинь яг тань дээр доктортой байж чадах уу, үнэнч байж чадах уу гэдгийг л таны бас нэлээд ингээд гаширлахад хүргээд байгаа болвол энийг харцгаая. За 2 дугаар бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй хүн тэдэнд үнэнч үү? Three of Coins. Seven of Wands. High Priestess. Three of Coins. Three of Swords. Ace of Wands. King of Coins. Queen of Cups. The Fool. Okay. Three of Swords-ийг дахиад харж. Ямар хөөрх юм бэ?
За таны бодож байгаа хүн чинь бол танд угаасаа үнэнч байгаа гэж гарч ирж байна өө. Тэгээд аюу тийм гинэн цайлганаар үнэнч байгаад байгаа харагдаж байна. Таны бодож байгаа хүн чинь тантай уулзрахаас өмнө өөр харилцаанаас гараад удаагүй, өөр хүнээс салаад удаагүй ч юм уу бас юм сэтгэлийн шарахтай байсан байна л да. Гэхдээ тантай уулзснаар ингээд нэг л нэг тийм эргээд хайр дурлалд итгэх итгэлийн сэргээд та энэ хүний зүрх сэтгэлийг бас аюу гоё эдгэж өгж байгаа юм шиг санагдаж байгаа. Гэхдээ бол бүх хүнд биш, зарим нэг хүмүүст гэх юм уу. Тэгээд тантай хамт байгаа нь энэ хүнд бол маш гоё байгаа гэж гарч ирж байна. Таныг яг ингээд нэг баг гэж хардаг. Таныг өөртөөгөө нэг баг гэж хардаг. Өөрийгөө таны яг ингээ хүн гэж хардаг. Таны ингээд ойр дотны хүмүүсийн чинь нэг гэж энэ хүн чинь өөрийгөө хардаг. Тэгээ яалтчгүй танд болвол хайртай сэтгэлтэй ямар ч эргэлзээгүйгээр танд зүрх сэтгэлээ өгж байгаа. Та ч өөрийнх нь зүрх сэтгэлийг хүлээж авч байгаа гэж энэ хүн болвол бодож байна. Тэгээд та энэ хүн болохоор танд угаасаа хайртай сэтгэлтэй, таныг ч өөрт нь хайртай сэтгэлтэй гэж бодож байгаа учраас яах вэ? Ингээд жоохон айдас байгаа байхгүй юу? Энэ хүн намайг одоо та энэ хүний гомдоочвол яах вэ? Аль эсвэл хоёр биенээ гомдоогоод маргалдаж муудалцвал яах вэ гэсэн нэг тийм санаа зовнил бол байна. Гэхдээ тэрийг бодонгуудаа бит хоёр ингээд айгүй гоё ярилцаад ойлголцоод тий хамгийн гол нь бит хоёр энэ төр гэхээс илүүтэй энэ хүн тантай өөрөө гоё ярилцаж ойлголцоод асуудлуудаа шийдэж чадна. Бит хоёр хамт байх юм бол ерөөсөө салахгүй маргалдаж муудалцах хэцүү асуудлууд байсан ч гэсэндээ тэр болгоныгоо бит хоёр айгүй гоё чөлөөтэй ярилцаад нэг нэгнийхээ төлөө байгаад бит хоёрын урд байгаа бит хоёрын эсрэг зогсож байгаа асуудлуудыг яг ингээд хамтдаа туулаад даваад гарч чадна гэж энэ хүн чинь бүр юм маш гэгээлээр өөдрөгөөр айгүй хөөрхөн итгэж байгаа хүзүр төр бол гарч ирж байна. Тийм болохоор энэ хүн танд маш үнэнч байгаад байгаа харагдаж байгаа байхгүй юу? Тэгээд энэ хэсэгт болохоор таныг өөрөөс нь жоохон хүндий байгаад байгаа гэж бодож байна. Аль эсвэл 2 дахь бүлгийг сонгож байгаа хүмүүс маань угаасаа л ингээд энэ хүнтэй харьцуулахад нөх их амархан өөрийгөө бусдад нээдэггүй, өөрийгөө бусдад илэрхийлдэггүй, жоохон илүү халуун дулаан дотн болоход танд цаг хугацаа ордог байж иж магадгүй. Тэрийг айгүй анзаарсан гинэ. Гэхдээ ингээд шууд таны хувийн орон зайг ингээд шууд цөм цохиж орж ирээл те дураараа аашлаад ч юм уу ингээд байхыг хүсэхгүй байгаа. Тэгээ энэ хүн өөрт чинь бол бүр маш их татагддаг. Угаасаа айгүй юм дүрлцсэн энергитэй хүн байна. Таны бодож байгаа хүн айгүй хүчтэй галны орд арслан хонь нум байх магадлал маш их өндөр. Тэгээ угаасаа ингээд айгүй ирэх тэгээ дээрэс нь айгүй юм зөрөгтэй хүн байгаа даахгүй. Тантай ингээл бүр байнга л хамт байхыг хүсэж байгаа. Танд ингээд өөрийнхөө амар хөвгчлөлтэй, заримдаа бүр хитрхи хөвгчлөлтэй бүр юм клоун шиг замангаа хүртэл ингээ гаргамаар байгаад байгаа ч гэсэндээ таныг яг тэр зүйлд нь бэлэн болтол ингээд аажмаар ойртыг гэж энэ хүн бодож байгаа харагдаж байна. Тэгээ бас жоохон санаа зовоод байна л да ингээд юу мэрийн энэ хүн чи өөр ингээ бодхоос өмнө үйлдэл хийждэг, бодхоос өмнө ярьждаг ч юм уу тиймэрхүү зан чанар байдаг. Энэ нь болохоор ихэнх хүмүүст жоохон таалагддаггүй. Ялангуяа өмнөх харилцаан дээр нь хэрүүл урвал болох асуудал болох ер нь гол цөм нь болж исэн. Тэгээ өөрөө юм айгүй юм хөдөлгөөнтэй хүүхэд шиг ирч хүчтэй те надлын явдал хайдаг заримдаа жоохон бодлогогүй үйлдэлүүд тэрнээсээ болж хийх гээд идэх хүн байгаа байхгүй. Тэгээ энэ талуудаа танд харуулахгүй дээ гэд бас ер нь жоохон хашир хандж байгаа хандлага болвол байна. Хаширч юу байх вэ? Таныг яг өөрийнх нь гаргаж байгаа үйлдэлүүд хэлж байгаа үг байгаа байдалд те хувь хүнд нь дуртай байх нь үгүй юу гэдгийг ингэж харж шалгаж агаад та тэрэнд нь окей зүгээр байх юм бол энэ хүн өөрийгөө амар нээлттэй харуулъя гэж бодож байгаа. Танд бас ингээд таалагдахгүй энэ хүний зан чанарууд байх юм бол тэрийг чинь таньж мэдэж аваад засыг залруулъя гэж бүр бодож байгаа харагдаж байна. За тэгээд бас өөрөөр гэх юм бол яг та хоёрыг ингээд нийлчлээ хосууд болчлоо гэхэд цаашид харилцаан дээр жоохон дэмжихгүй байх ч юм уу ямар нэг байдлаар та хоёрын дундуур орж магадгүй гадны хүчин зүйлүүд бас байгаа гэж харж байна л да. Тэгээ энэс болоод энэ хүн яг харилцаан дээр амар чөлөөтэй нээлттэй бас яг явж орж чадахгүй жоохон ингээд нөхцөл байдал намжихыг аль эсвэл зөв нөхцөл цаг хугацааны эрхийг бас хүлээгээд хараад байгаа байдалтай байна. Тэрнээс биш энэ хүн чинь бол тань руу бүр ингээд амар том үйлдэлүүд хийгээд бараг бүх хүндтэй танд хайртай гэдгээ зарлаа та хоёрыг хосууд гэдгийг ингээ мэдгэдгийг хүсээд байгаа. Гэтэл ер нь жоохон яарал даарж магадгүй дээ гэж бодоод нэг сайндаа 2-7 хоног урттай 2 сарын хугацаанд харилцаагаа ингээд багаар тий хоёулах нь айгүй гоё байж байгаа л тэгэл айгүй олон хүнд нээ мэдгэдэй гэж энэ хүн бодож байна. Тэгээд танд бол хайртай өөрийгөө гэхдээ
мөнгө санхүүгийн хувьд ч юм уу одоо яг ингээ хувь хүнийхээ төлөвшил талаас ч юм уу яг бүрэн дүүрэн бэлэн болоогүй байгаа гэж бас жоохон боддtiin байна л да. Өөрийгөө дутуу үнэлдэг зүйлс энэ хүнд болвол байгаа. А гэхдээ хамир хөөрхөн таныг ингээд тийм байсан ч гэсэндээ өөрийг нь яг байгаагаас нь хайрлан гэдэг, байгаагаар нь хайрлан гэдэгт айгүй итгэж гин, тэгж найдаж гин. Яг вэ гэхээр өөрийг чинь ингээд маш юм зөөлөн хүн гэж хардаг. Маш уян зөөлөн, эмгтээлэг, өөрт нь анхаарал тавьдаг, өөрийг нь айгүй ойлгодог хүн гэж энэ хүн бодож таныг маш их хүндэлж биширдэг. Тийм учраас би яг одоохондоо ингээ мөнгө санхүүгийн хувьд ч юм амар мундаг болоогүй, ажил карьер дээр амар том амжилт гаргаагүй. Одоо энэ хүн чи эрэгтэй хүн бол яг эр хүн гэдэг талаасаа тий амар их юм мэддэг. Одоо аав болоход одоо бэлэн болцсон ч юм уу, эр нөхөр болоход бэлэн болцсон ч юм уу, тийм нөхцөл байдалд хараахан хүрээгүй байгаа, өөрийгөө жоохон дутуу дулмиг гэж боддог асуудлууд энэ хүнд байгаа. Тэгсэн ч гэсэндээ таныг өөрт нь маш их хайртай, сэтгэлтэй гэж боддог. Өөрийг нь ойлгож хүлээж авч өөрт нь цаг хугацаа өгнө гэж итгэдэг. Тэгээ энэ хүн бол тэр хэрээр өөрт чинь маш үнэнч байгаа гэж болвол гарч ирж байна. Өөрт чинь маш их татагдж байгаа, маш гинэн цайлганаар энэ хүн харилцаа руу яг явж орж байгаа. Тэгээ харилцаан дээр энэ хүн чинь бол одоо таны талаас ч тэр өөрийнхөө талаас ч тэр болохгүй бүтэхгүй гэдэг зүйлсийг огт харахыг хүсэхгүй байгаад байгаа харагдаж байна. Янз бүрийн хэрэгтэй хэрэггүй юмнууд ургуулж бодож, харилцааныхаа ирээдүгтээ сөргөөр төсөөлж бодож ч юм уу, альсвал харилцаан дээр болохгүй байгаад байгаа юмнуудыг урдаа тавьж харахын оронд аль болох бүх зүйлийг ингээд гой болж байгаа, бүтэж байгаа, сонирхолтой, аз жаргалтай байгаа тэр талаас нь л харж байгаа юм маш гэгээлэг энерги бол байгаад байгаа харагдаж байна. Тэгээ энэ хүн бол өөр дээр чинь яг гаццсан байгаа гэдэг мессеж бол бас яг орж ирж байна. Ингээд энэ эмэгтэй болохоор ингээд том аал байгаа байхгүй. Тэгээ ингээд идшээ барьж байгаа. Угаасаа таны торлоо ингээд маш аз жаргалтайгаар өөрөө ингээд унж орж байгаа гэж өөрийгөө бодож юм. Та өөрийг нь идсэн ч бай, ингээд торондоо ороогоод хатаагаад хайцсан ч бай хамаагүй энэ хүн бол тантай л хамт байхыг хүсэж байгаа. Өөрт чинь бол маш үнэнч байгаа энерги бол гарч ирлээ. Дахиад л усны ордууд маш хүчтэй гарч ирж байна. Хилэнц мэлхий загас таны орд байх боломжтой, хумхас таны орд байх боломжтой. Эрэгтэйгийн орд бол охин үхэр матар. За тэгээд арслан хонь нум гэсэн юм галны орд бол маш хүчтэй гарч ирлээ. Өөрт чинь бүр юм маш гинэн цайлганаар өөдрөгөөр ирээдүйдээ ихтгэлтэйгээр үнэнч байгаа гэж бол гарч ирж байна. Маш цайлган хүн энэ хүн байх магадaltaй. За. Одоо болохоор энэ хүн чинь таныг бусдад юу гэж хэлж ярьдаг вэ? Гэр бүл, найз нөхөдтэй ч юм уу таны талаар юу ярьдаг вэ гэдгийг харъя. За энэ бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй хүн тэднийг ойр дотны хүмүүстэй юу гэж ярьдаг вэ? Би яг нэг карт авч байгаа ингэж олон дууж ирэх юм бол би буцааж хийгээ холж байгаа. За ярихын хувьд бол ярьж байгаа гэж бууж ирж байна. Ярихтаа юу гэж ярьж байгаа вэ гэд тэгэхээр вэ штэ тий. Маш ихтгэлт хүмүүстэй таны талаар бол ярьсан байна. Ер нь 2-5 хүн хамгийн ихдээ 8 хүнд ер нь бол тантай харилцааныхаа талаар бол хэлжээ. Тэгээ ярихтаа юу гэж ярьж гинүү гэхээр энэ хүн ингээд тантай уулзахаас өмнө амар хүнд нөхцөл байдалд байсан байгаа байхгүй. Ер нь амар өөртөө итгэлгүй болцсон, ганцаардсан тий. Ингээд бусдаас өөрийгөө тусгаарлцсан нэг тийм амар хүнд нөхцөл байдалд байж хатна. Ингээд сэтгэл санааны хувьд айгүй тийм ганцаардсан, зожигорсон,
бүх зүйлийг ингээ амар сөргөөр харцаад жаргалгүй байж явах үед нь та энэ хүний амьдралд ингээ гинтл ороод ирсэн гэж ярьж байна. Юус ингээл гинтл та хоёрын харилцаа ингээл эхлээлтэй амар гүнзгийрсэн таныг яг өөрийнх нь амьдралд ингээд харвж байгаа од шиг л бүр орж ирсэн гэж болвол ярьдаг. Тэгээ яагаад ч юм би ерөөсөө өөрийгөө хүнд ингээд дахиж дурлана гэж бодоогүй. Ингээд шинэ харилцаанд ийм хурдан явж орно гэж бодоогүй. Өөрийгөө ийм хурдан аз жаргалтай болчихно гэж бодоогүй. Өөрийгөө хурдан ийм хэнийг хайрлана гэж бодоогүй. Гэтэл энэ хүн бол миний зүрх сэтгэл дотор буцаагаад яг галыг асаасан. Тэгээ үнэхээр би энэ хүнд хайртай. Нөгөө хүн буюу таныг ч өөрт нь хайртай. Бид хоёрын харилцаа маш сайн аз жаргалтай байгаа гэж итгэлт нэг 2-8 хүндээ ярьсан байна. Тэгээд өөр хамаагүй хүмүүст бас энэ хүн мэдэгдмээр байгаа байхгүй юу? Ер нь бол ингээд бит хоёр харилцаж байгаа, уулзж байгаа, бит хоёр ингээ холбоотой болцсон тий. Цаашид ер нь бол бит хоёрын харилцаа ингээд үргэлжлэнэ гэд дотны биш хүмүүстэй ч гэсэндээ энэ хүн мэдэгдмээр байгаад байгаа. Аль эсвэл ер нь ингээ хамаагүй хүмүүст тантай харилцаагаа хилчих юм бол нөгөө хүмүүс нь ингээл угаасаа задлаад дэлгэрүүлээл те та хоёрын харилцаа амар олон хүний дунд ингээд ил болчих гээд байгаа юм шиг санагдаж байгаа байхгүй юу? Гэхдээ бас мэдэгдүүлмээргүй байгаа хүмүүс байгаа гэж гарч ирж байна. Тэр нь болохоор энэ хүн танд үнэнч биштэй ч юм уу ямар нэгэн зүйл нуугаад байгаадаа бол арай биш. Ерөөсөө тийм юм биш. Зүгээр ингээ хүмүүсийн хит хов жив байдаг штеп. Ер нь хов живнээс болоод сөрөг нөхцөл байдалд орж исэн аль эсвэл энэ хүн чинь айгүй том хүрээлэлтэй айгүй олон найз нөхөдтэй тэгэл хүмүүс ингээл янз янзын л юм ярьж идэг тийм үү. Тэгээд ямар нэгэн юм болох үедээ гэдгээс энэ хүн жоохон имээгээд хинд яг тантай харилцаатай байгаа тантай айгүй гоё аз жаргалтай байгаа гэдгээ ярих вэ хинд ярихгүй гэдэг дээрээ нилээн ингэж эргэлзэж бодож үгээ цэгнэж байгаа гэж бол хүзүр дээр гарч ирж байна. За тэрнээс гадна штэ те Six of Swords доошоо харж гарч ирж байгаа гэхээр нэлээд ихэнх хүмүүсийн хувьд энэ хүний экс нь баг нэг жоохон psycho юм шиг бууж ирж байгаа юм. Psycho буюу мэдрэл муутай хүн гэж авсан. Яагаад тийм мессеж шууд орж ирж ийн вэ гэхээр энэ хүн чинь болохоор ер нь л экстэйгээ ч юм уу өмнө нь харилцаатай байсан хүнтэйгээ ч юм уу эргэж нийлээ харилцаа гэж бүр огт ерөөсөө боддгоо заяа. Гэтэл өмнө нь харилцаатай байсан хүн нь өөрөөс нь жоохон салдаггүй. Одоо болтол таны бодож байгаа хүнээс хараат байдаг. Шинэ хүнтэй болоод аз жаргалтай ингээ гоё урагшлаа явъя гэд тэгэнгүүт ямар нэгэн юм хийж ямар нэгэн хор найруулж араас нь татах гад идэг нэг тийм үйл лайтай хүн болол байдаг юм шиг байна. Тэрнээс ер нь бол харилцаагаа одоогоор нуух бодолтой байгаа. Яагаад тэгж гэнэ үү гэхээр таны бодож байгаа хүн чинь X-тэйгээ ч юм уу тийм өмнө нь ингээ харилцаатай байсан хүнтэйгээ эргэж нийлээ харьцыг гэдэг бүр тийм 1% ч бодол байхгүй. Эсэргээрээ зүгээр та хоёрын харилцаа ингээд амар гоё аз жаргалтайгаар цоо шинэлгээр те маш гоё ирээдүйтэйгээр ингээд дөнгөж эхлээд явж байгаа юм шиг энэ хүн санагдаж байгаа байхгүй. Гэтэл нөгөө хүн нь юу ч хийж магадгүй юм шиг санагдаад байгаа. Тань руу дайрж ордог ч юм уу аль эсвэл янз бүрийн ховж ив цуу яриад хараадаг ч юм уу энэ хүнгүй бол хүлээ хатлаа гэж драма жүжиг тавьдаг ч юм уу те ямар ч байсан гэсэн ингээд лайл болох учраас одоохондоо ийм өнгөрсөнд байсан хүндээ аль эсвэл өнгөрсөнд байсан хүмүүс хүрээлэлтэй харилцаагаа мэдэгдүүлэе гэж бодохгүй байгаа. Гэхдээ цаг хугацааны ирэхэнд угаасаа мэднэ бит хоёрын харилцаа бүр бат гүнзгийрсэн те бүх зүйл ингээд төгс болцсон байх үед өнгөрсөн баларсан хүмүүс бит хоёрын харилцааг мэдвэл надад ямар ч хамаа байхгүй. Одоо ингээд харилцаа ийм дүнгэж амар урагшилж байгаа айгүй идэвхтэй байгаа. Зарим талаар айгүй юм эмзэг үед нь хэрэгтэй хэрэггүй ялангуяа хэрэггүй хүмүүс та хоёрын харилцааг бас мэдээсэй гэж хүсэхгүй байгаа энерги бууж ирж байна. За тэгээд маш их өөрийг чинь сандаг. Ер нь уулзахгүй хамт байхгүй үедээ энэ хүн чинь өөрийг чинь маш их сандаг. Тэгээд нэг шаналаад идэг бас нэг юм байх юм. Тэр нь болохоор юу вэ гэхээр таныг алдчихвал яах вэ? Та өөрт нь дургу болчихвол яах вэ? Та өөрийг нь сонирхохоо болчихвол яах вэ гэж бүр маш их эмээдэг гэж гарч ирж байна. Тэгээд яг ойр дотныхоо хүмүүстэй болохоор тантай уулзахгүй байх юм бол өөрийг чинь маш их санаж гин, үгүүлж гин, та байхгүй хэцүү байна, шаналж гин гэдгийг бол өстой байнга хэлж ярьдаг. Тэгээ ойр дотны хүмүүстэй бол танд өөрсдийгөө soulmate гэж хэлдэг гэх юм уу? Ягаад ч юм тантай байхаар ингээ бүх зүйл гэвэлтэй ингээ гадаа зүүн болцсон юм шиг цэцэг навч дэлгэрж байгаа юм шиг те амар аз жаргалтай байдаг. Тантай л цуг байгаадаа энэ хүн маш аз жаргалтай байдаг. Тэгээ цаашид ч гэсэндээ энэ харилцаа бүр ингээд гүн сэтгэл зүрхний ийм харилцаа болно гэдэгт энэ хүн бол итгэж байгаагаа ярьсан байна. Тэгээ өөртөө ч маш урт хугацааны ирээдүй харж байгаа. Тийм учраас харилцаан дээр ер нь бол яарахгүй байгаа. Энэ харилцааг 1 алхам, 2 алхам, 3 алхам гэж урагшлуулж
гүнзгийрүүлэе гэж бодож байгаа гэдгээ бас итгэж байгаа хүмүүстээ хэлсэн байна. За ингээд уншлагын дуслаа, баярлалаа. Нэмэлтийг авах хүсэлтэй байгаа хүмүүстээр болохоор нэмэлт маань ер нь маш урт нэмэлт гарч ирээ. 1-р бүлгийг хийгээд дууссан чинь бараг 30 минутын нэмэлт үү. За тэгээ авах сонирхолтой байгаа хүмүүсийн маань хувьд бол тэнд та хоёрын харилцааны дараагийн шат ямар байх вэ гэдгийг харна. За тэгээ та энэ хүндээ ирээдүйд ч итгэж болох уу? Энэ хүн чи ирээдүйд ч тань үнэнч байх уу гэдгийг харна. За тэгээ энэ хүнтэйгээ хамт байснаар та яг яаж өсөж хөгжих юм гэдгийг харна. Энэ хүн тантай хамт байснаар энэ бодож байгаа хүн чинь өөрөө яаж өсөж хөгжих юм бэ гэдгийг харах болно. Баярлалаа. За одоо бүгдээрээ 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүсийнхээ уншлах руу оръё. 3 дугаар бүлгийг сонгосон хүмүүс маань энэ The Hunter буюу анчин гэдэг картыг сонгосон байх учиртай. За эхлээд болохоор та яг энэ бодож байгаа хүний одоо яг өөрөө юу гэж мэдэрж байгаа вэ гэдэг энергийн шалгалтыг хийж байгаа. Тэгэж асуухад болохоор харилцаа холбоогүй байх магадлал маш их өндөр байгаад байгаа харагдаж байна. Одоогоор та хоёр хоорондоо жоохон хөндөрцөн, харилцаа холбоочин, аль эсвэл өмнө нь байсан үеэсээ жоохон удаашрсан байх магадлалтай. Зарим хүмүүсийн хувьд болохоор ер нь салсан X-ийн energy юм шиг болвол бууж ирлээ. За тэгээд энэ хүндээ болохоор та ер нь бол одоо л маш их татагддаг. Тэгээд та хоёрын харилцаанд одоо юу ч болж байгаа байх хамаагүй тэр асуудлуудаа давж туулаад цаашаад хамт байна гэдэгт та болвол бас итгэдэг байгаад байгаа харагдаж байна л да. Тэг хатны саваа доошоо харж гарч ирж байгаа нөхөр ер нь та өөрөө бодож байгаа энэ хүнээ маш их харддаг, хармалдаг. Ер нь жоохон энэ хүнийг энэ бодож байгаа хүнээ өөрийнхөө хүслээр байлгахыг болвол хүсдэг. Гэхдээ энэ нь бол та амар тийм controlling те юмыг захирах гад байдаг, хүнийг өмчлөх гээд байдаг тийм хүн гэсэн үг ерөөсөө биш. Зүгээр энэ хүндээ та болвол маш их хүчтэй татагддаг гэж хүзүр дээр гарч ирж байна. Тийм учраас ер нь бол таны тийм одоо таатай бос чанарууд бас гарч ирдэг. Хүн болгонд л ийм чанарууд гарч ирдэг. Нөгөө нэ хардах, харамлах, те зөвхөн өөрийнхөө байлгахыг хүсэх. Тийм мэдрэмжүүд болвол айгүй хүчтэй зөнхөлж байгаа хүзүр дээр гарч ирж байна. Тэгээд дээшээ харж гарч ирж байна л да. Яг энэ хэсэг дээр болохоор ингээд харангуут ер нь та хоёрын харилцаанд ямар нэгэн төгсгөл ирсэн байх магадaltaй. Ялангуяа саяхан салсан байж иж магадгүй өнгөрсөн 10-11-р сард ч юм уу. Тэгээ харилцаа холбоогүй болоод нэг их удаагүй байгаа гэдэг энержи бас гарч ирээд байгаа байхгүй. Яг удсан ч үжиж болно л доо. Гэхдээ ямар ч байсан гэсэн одоогоор та хоёр салцсан аль эсвэл харилцаанаасаа ингээд төр завсарлага авсан байдалтай байгаа. Тэгээ та болохоор байна шүү дээ. Тэгээ яг энэ хүнгүүгээрээ айгүй тийм өөрийгөө алдсан юм шиг. За өөрийгөө бүр алдах малтах нь хайшин. Гэхдээ нэг л цаашаа яг яах ёстойгоо мэдэхгүй хайр дурлалын амьдралдаа юу хийх ёстойгоо ойлгохгүй жоох юм ганцаардсан байдалтай байгаа гэж гарч ирж байна. Тэгээ энэ хүн бол таны хувьд ерөөсөө та зүрх сэтгэлдээ тавьж явуулж орхиж чаддгүй хүн байгаад байгаа харагдаж байна. Бодит байдал дээр та хоёр яаж ч харилцаа холбоогүй байгаад та яаж ч өөртөө итгэлтэй байсан хамаагүй зүрх сэтгэлдээ энэ хүнийг бол тавьж явуулж чадахгүй байгаа гэж гарч ирж байна. Тэгээ энэ хүнийхээ талаар та маш их бодож байгаа ч гэсэндээ энэ хүн рүүгээ та ерөөсөө үйлдэл хийхгүй байгаа. Нөгөө хүн чинь ч гэсэндээ тань руу огт үйлдэл хийхгүй байгаа. Нэг юм харилцаа холбоогүй байгаа байдал айгүй хүчтэй харагдаж байна. Тэгээд та болохоор яг одоогоор энэ бодож байгаа хөнгүүгээ байгаа болвол энэ хүн чи таны амьдралд байхгүй байгаа болвол та тийм ч аз жаргалтай биш байгаа гэж хүзүр дээр бол бууж ирж байна. Ер нь амьдралдах нэг юм тэнцвэрчин жоохон алдагдсан. Магадгүй энэ хүнтэй харилцаатай байж явах үед та айгүй гоё тэнцвэртэй, тайван амгалан бүх зүйлээ өөрийнхөө яг удирдлагын дор байлгадаг байсан бол одоо ингээд юмс жоохон замбраагүй болчиход байгаа энерги бол гарч ирж байна. Тэгээ өөр нэг мессеж нь болохоор яг энэ бодож байгаа хүнээ та хардаад ч юм уу тий ер нь энэ хүнээ цаашид алдчих вэ? Энэ хүн таны амьдралд цаашид байхгүй байх вэ гэсэн юм их айдас байгаад байгаа учраас ингээд нэг тийм сандралтай төвшөөртэй байгаа гэж бууж ирлээ. 3 дахь бүлгийг сонгож байгаа хүмүүс маань өөрсдөө маш хүчтэй галны орд арслан хонь ном энэ дотроо бүр арслангийн орд маш хүчтэй гарч ирж байна. За тэгээ хилэнцгийн орд болвол бууж ирлээ. Таны бодож байгаа хүн чинь танаас арай дүү байх магадaltaй. Насаар арай дүү гэх юм уу? Аль эсвэл амьдралын хэм маягийн хувьд илүү залуулаг арай төлөвшөөгүй бас байж иж магадгүй. Таны бодож байгаа хүний орд болохоор ихэр хумах жинлүүр энэ дотроо жинлүүрийн орд маш хүчтэй гарч ирлээ. За тэгээ цаашид бас хөшөө ордууд гарч ирэх байх тэрийг нь бүүнээр харна. За яг энэ нөхцөл байдал танд айгүй таарж байгаа бол энэ таны уншлага мөн гэсэн үг шүү.
За одоо болохоор таны бодож байгаа хүн чинь танд үнэн ч үү гэдгийг харъя. За 3 дахь бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй хүн тэдэнд үнэн ч үү. За ингэж асуухад болохоор нь шүү дээ тий. Яг ингээд тантай харилцаатай байгаа байж ич ингээд өөрийг чи хуураад байгаа ч юм уу тийм үнэнч бус байдал бол ерөөсө харагдахгүй байна л да. Тэгээд яг уншлагын эхнээс ер нь жоохон харилцаа холбоогүй болцсон байгаа, салцсан, өөрөө өөрсдийнхөө замыг хөөчихсөн хүмүүс байх боломжтой. Тийм учраас үнэнч биш байгаад байна гэж би хэлэхгүй. Зүгээр тантай ирээдүй болвол яг одоогоор харахаа болчихсон байдалтай байгаад байгаа харагдаж байна. А таны хувьд болохоор ингээ харилцаа холбоо одоо ингээд багассан ч бай хамаагүй, бүр харилцаа холбоогүй болоод яг үндэ бодит байдал дээр харилцаа чинь дууссан ч бай хамаагүй, та болохоор өөрөө энэ хүндээ айгүй үнэнч заяа, өөрөө яг ингээ үнэнч байхыг сонгоод өөр хүмүүнтэй харилцахгүй, энэ хүнийгээ хараад хүлээгээд байж байгаа болвол таны бодож байгаа хүн чи эсэргээрээ өөрөөс чи юусаа хараат биш байдалтай бол байгаад байгаа харагдаж байна. Үнэхээр уншлах дээр бол ингэж л бууж ирж байна. Бага зүйлийг би бол яг байгаагаар нь хэлэх хэрэгтэй. Хүзэр бол өөрөө ингээд нэг тийм эргэлзээтэй биш маш тодорхой гаргаж ирж байна л та. Тэгэд энэ хүн болохоор яг тантай харилцаанд ер нь өнгөрсөнд нэлээд удаан байсан байх магадaltaй. Дор хаяж 1-2 жил үерхсэн ч юм уу. А тийм бол одоо энэ хүн яг ингээд бит хоёрын харилцаанд дахиад цаашаа урт хугацааны ирээдүй байхгүй. Бит хоёр бол ер нь үздгээ үзээд, ойлгодгоо ойлгоод, туулдгаа туулаад ингээ харилцаа бол ер нь дуусцаан л гэж бодож байгаа хүзүр дээр гарч ирж байна. Тэгээ 9-ийн зоос болон 9-ийн аяга дээшээ харж гарч ирж байна. 9-үүд бол яг ингээ хувь хүнийг илэрхийлдэг. Эдгээр доошоо хараад гараад ирэх юм бол эсэргээрээ танаас айгүй хараат байх боломжтой байхгүй. А дээшээ хараад гараад ирэнгүүт ерөнхийдөө одоо энэ хүн чи яг юм сингл байгаа гэж болвол гарч ирж байна. Гэхдээ яг сингл байгаадаа айгүй сэтгэл хангалуун, аль эсвэл ер нь л одоогийн байгаад байгаа нөхцөл байдалтай айгүй сэтгэл хангалуун, аз жаргалтай байгаа, өөрийгөө хайрлахад суралцж байгаа. Тэгээ ер нь бол өөрийнхөө мөнгө санхүү, ажил, карьер урт хугацааныхаа ирээдүйд 100% анхаарлаа хандуулад явж байгаа гэж хүзүр дээр бол гарч ирж байна. Тэгээ заримдаа бол яг хав таны талаар бол боддог. Яа ингээд нэг амарч явах үедээ ч юм уу эсвэл унтахынхаа өмнө ч юм уу таны талаар боддог ч гэсэндээ ер нь бол яг тантай маш урт хугацааны ирээдүй харах ч юм уу тантай гэрлэн суун насан эцэс болтлоо амьдрна гэдэг ч юм уу тийм том потенциал ерөөсөө харахаа болчихсон байгаа гэж хүзүр дээр бол гарч ирж байна. Justice доошоо харж гарч ирж байна гэхээр энэ хүн бол одоо яг танд үнэнч байгаад ах албагүй ёсгүй. Ер нь бол ингээл салчаал харилцаа үнэхээр ингээд дуусгачаад үнэхээр хоёр зам салчаад ингээд амар сонирн би энэ хүндээ үнэнч би энэ хүнээс өөр хүнтэй харилцаж болохгүй өөр хүнтэй бичиж болохгүй ингэж байгаа нөгөө хүндээ гаргаж байгаа шудраг бус үйлдэлгээ бодоод яваад байна гэдэг өөрөө бас айгүй логикийн хувьд алдаатай штэ. Яг хөө ингээд салсан ч гэсэндээ нөгөө хүндээ айгүй хайртай байгаад тах юм бол үнэнч байгаад идэг ирээдүй хараад тах юм бол үнэнч байгаад идэг. Харин энэ хүн болохоор ер нь ирээдүй харахгүй болчихсон байгаад байгаа учраас яг нэг юм үнэнч байх ёстой, хичээх ёстой энэ төр гэсэн танаас хараат байх ёстой ч юм уу тийм бодлууд бол ерөөсөй байхгүй байгаад байгаа хүзүр дээр гарч ирж байна.
Тэгээд иймэрхүү бодлууд бас бодоход хүрсэн шалтгаан гэх юм бол өнгөрсөнд та хоёр нэг нэгэндээ нэлээд шудраг бус хандсан байна да. Харилцаа чи юу нэг одоогоор юм айгүй эвгүй төгссөн байгаа. За өнгөрсөнд байлаа гэхэд ер нь харилцаа чи нэг тийм таагүй байдлаар яг дууссан гэх юм айгүй эвтэй нартай ярилцаж ойлголцож ингэж төгсгсөн харилцаа гэж болвол харагдахгүй байна. Тэгээ таныг ч гэсэндээ өөрөөс нь ер нь бол зүрх сэтгэлээ татаад авцсан, таныг өөрт нь хүтэн үндий хандсан, хатуу хандсан гэж энэ хүн бол бодож байна л доо. Тэгээ яагаад ч юм ингээд таныг өөрийг нь одоо болтол хайрлаад, тэгээ сэтгэлдээ тэгээд ингээд яваад байгаа гэж болвол энэ хүн чинь бодохгүй байна. Тэгээ дээрэс нь ер нь бол өнгөрсөндөг харилцаагаа бодохоор ч юм уу таныг бол өөрт нь хатуу хандсан, өөрийг нь яг ойлгох хэвээр зүйл дээр ойлгоогүй, өөрт нь шудраг бас хандсан гэж бодож явах магадлал айгүй өндөр. Тэгээд Two of Cups доош харж гарч ирж ийн гэдэг бол яг одоогоор энэ хүн чинь танд зүрх сэтгэлээ өгье гэж бол бодохгүй байна. Тэгээ цаашид ч гэсэндээ тийм ирээдүг бол харамсалтай нь харахгүй байгаа бууж ирж байна. Яг одоогоор бол өөрийнхөө амьдралд, өөрийнхөө амбиц, ажил, карьер, өөртөө итгэх, итгэл гэх мэт зүйлс дээр маш хүчтэй анхаарлаа хандуулж байгаа гэж бууж ирлээ. Тэгээ 6-гийн зоос дээшээ харж гарч ирж байна гэхээр ер нь бол энэ хүн өөрийнхөө амьдралд одоо ихэнх энерги зарцуулж байгаа. Өөртөө ихэнх мөнгө, санхүүгээ зарцуулж байгаа гэж бол хүзүр дээр гарч ирж байна. Тэгээ магадгүй те цаашд ингэж ганцаараа явж агаад өөрт нь яг тохирох айгүй тийм аятайхан боломжийн те нэг нэгэндээ ээлтэй, нэг нэгэндээ өмг төшөг болох харилцаа одоо ингээ гараад ирэх юм бол тэрийг бас хүлээж авна гэсэн бодолтой бол байгаад байгаа гарч ирлээ. За ордууд гэдэг юм бол энэ дээр болохоор айгүй хүчтэй хумах. За тэгээд охин үхэр матар дахиад жинлүүрийн орд гарч ирж гин арслан үхэр бас бууж ирлээ. Одоо болохоор таны бодож байгаа хүн чинь таныг ер нь ой тойрныхоо юу гэж ярьдаг вэ гэдгийг харъя. Энэ бүлгийг сонгож байгаа хүмүүсийн бодож буй хүн тэднийг таны хүмүүстэй юу гэж ярьдаг вэ? За ингэж асуухад энэ хүн бол ер нь нэлээд олон хүнд харилцааныхаа талаар ярьдаг. Гэхдээ энэ хүнээс яг ингээ асуусан тохиолдолд юм айгүй дэлгэрэнгүй тайлбар өгдөг гэж гарч ирж байна л да. Яалтчгүй салцсан байгаа хосуудын энерги бол гарч ирж байна. Тэгээ одоогоор болохоор энэ хүн ингээд нэг тийм хүнд нөхцөл байдал ер нь бит хоёрын хувьд хоёуланд нь ингээд дууссан гэж ярьдаг. Өөрийнхөө өнцгөөс гэх юм бол тий за ер нь бол ингээ харилцаа тийм таата дуусаагүй айгүй хэцүү дууссан. Надад ингээд тухайн харилцаанаас авсан сэтгэлийн шарах ч юм уу, хүнд мэдрэмжүүд ч юм уу байдаг. Гэхдээ би бол одоо яг өөрийнхөө ирээдүйд амар өөртөө итгэлтэй байна. Ер нь өөртөө анхаарна тий. Өөрийнхөө янз бүрийн одоо потенциалуудыг олж нээн, ажил төрөл дээр анхаарлаа хандуулна, бие мах бодоо хөгжүүлнэ, ийшээ тийшээ аялахаар явна, хийж бүтээх юм ер нь айгүй их байгаа. Би айгүй өөртөө итгэлтэй байгаа гэж бол ярьдаг. Тэгээ энэ нь болохоор тийм худлаа яриад байгаа зүйл бол бас биш. Ингээд харилцаа дууссан хэцүү байгаасны хувьд бол надад үнэхээр хэцүү байсан, хүнд байсан тий. Гэхдээ тэрэндээ бол би одоо ингээд гацаад шаналаад өнгөрсөндөө үлдээд байгаа юм байхгүй. Одоо би илүү өөрийнхөө ирээдүй рүү ингээд алхаж байгаа. Ер нь амьдралаа сайн сайхан зүйлсийг илүү мэдэрч, илүү олж харахыг хичээж байгаа, илүү бие төвтэй байгаа, өөр дээрээ фокуслж байгаа гэж хүмүүст бол ярьдаг юм байна. Тэгээ харилцаагаа болохоор ер нь ингээд дууссан. Ганцхан энэ хүн дуусгаад байгаа биш, таныг ч гэсэндээ энэ харилцаагаа үнэхээр дуусгацсан гэж энэ хүн бол ярьдаг. Тэгээ яг илүү жоохон дамжруулаад ярих юм бол харилцаанд та хоёрын дунд юм токсик, хэрүүл маргаантай зөрчилдөөнтэй асуудлууд байсан бол тэрийг бас энэ хүн чинь ярьдаг гэж бууж ирж байна.
Тэгээд те ер нь бол ингээд тусдаа байснаа үнэхээр харилцаагаа дуусгаад цаашид өөрсдийнхоороо ингээд явсан нь хин хиндээ зүв байсан гэж бол ярьдаг. Таныг болохоор ер нь бол өөрт нь хайргүй болцсон. Аль эсвэл одоо таныг аль хэзээ өөрөөс нь зүрх сэтгэлээ татаад авцсан байхаа гэж энэ хүн найз нөхөд дотны хүмүүстэй таны талаар бол ярьдаг гэж гарч ирж байна. Тэгээд долоогийн ээлд дээшээ доошоо харж гарч ирж байгаа хгүй. Тэгэхээр яг та хоёрын зөвхөн дунд байсан нууцуд гэх юм уу? Таны бодож байгаа юм чи мэддэг, та мэддэг, өөр хүмүүс ерөөсөө мэдэхгүй, өөр хүмүүст бас мэдэгдэж болохгүй. Одоо харилцаан дээр ингээд янз бүрийн далд байх шаардлагатай зүйлс байдаг штеп. Хамаагүй олон хүмүүс мэдлэг гэхэд таних ч юм уу, таны бодож байгаа хүнийг ч юм уу сөргөөр харах зүйлс. Тэрийг бас ингээд яг үнэхээр шаардлагатай бол ил болгож ярьж байгаа гэж энэ хүн гарч ирж байна. Ялангуяа хүмүүс ингээд та хоёрыг бараг гэрлэн гэж бодсон шүү дээ. Альсвал та хоёр айгуу гоё гэр бүл байсан шүү дээ. Та хоёр нэг нэгэндээ амар хайртай байсан шүү дээ. Яг яагаад болчихвоо гэд асуунгууд за яг үнэндээ юм бос юм аа. Та нар бол мэдэхгүй. Хүмүүс ингээд гаднаасаа хараад юусоо ойлгохгүй те. А гэхдээ цаана одоо хөшгөний цаана гэдэг шүү дээ. Те ийм асуудал болж исэн юм аа. Бид хоёр нэг нэгэндээ ингэж жоохон таагүй хандсан юмнууд миний зүгээс ч байгаа, тэр хүний зүгээс ч байгаа гэд ер нь бол нилээн ингээд дэлгэрэнгүй гүнгүнзгий зүйлсийг бол ойр дотныхонтой ярьж байгаа гэж гарч ирж байна. Тэгээ ер нь бол нэлээд буруу ойлголцоод ч юм уу аль эсвэл ингээ харилцаа дууссан ч гэсэндээ энэ хүн таныг гомдооцсондоо аль эсвэл та энэ хүнийг гомдооцсондоо гэж бодох тийм буруу ойлголцол айгүй ихтэй харилцаа ер нь бол дууссан гэж ойр дотныхондоо ярьж байгаа. Ер нь бол харилцаан дээр ингээд дараа нь гимших, харамсах тиймэрхүү зүйлс бит хоёрын дунд хийхэд нэх байгаа гэж бол ярьдаг. Гэхдээ энэ хүн бол ер нь л одоо яг өөрийнхөө ирээдүйг хөөж байгаа, өөрийнхөө ирээдүйг харж байгаа. Ер нь бол шийтцэн те эргэж буцахад зам байхгүй, эргэж бол нийлэхгүй л гэж ойр дотныхондоо ярьдаг. Тэгээ одоогоор бол тантай ерөөсөө харилцаа холбоогүй байгаа. Заримдаа яг таныг санаж бодож өнгөрснийг дурсаж жоохон ямарх сэтгэлээр унах үед байдаг ч гэсэндээ одоогоор бол тантай харилцаа холбоогүй байгаа. Таныг яг юу хийж байгаа, ямар байгаа вэ гэдгийг мэдэхгүй байгаа гэж ойр дотныхондоо ярьдгаа гэж хүзүр дээр гарч ирж байна. За ингээд YouTube-ийн маань уншлага дууслаа. Нэмэлтийг авах хүсэлтэй байгаа хүмүүстээр болохоор яг одоо ингээд харилцааны дараагийн шат энтер гэдэг тэгэнгүүт ирээдүй бас өөр ээжиж болно. Тийм учраас харилцааны дараагийн шат ямар байх вэ? Ирээдүйд энэ хүн танд үнэнч байх уу? Та ирээдүйд энэ хүнд итгэж болох уу? Та энэ хүнтэй хамт байвал өөрөө яаж өсөж хөгжих юм? Энэ хүн тантай хамт байвал бас энэ хүн яаж өсөж хөгжих юм бэ гэдгийг харах болно. Ингээ уншлагын дуслаа. Баярлалаа.